Монгол Улсын засгийн газар төрийн албаны зөвлөлөөс төрийн захиргааны албаны гендерийн төлөв байдлын судалгааг хийх чигүүрэг бүхий ажлын хэсгийг томилон ажиллуулж байна. Дээр дурдсан ажлын хүрээнд орон нутгийн төрийн захиргааны байгууллага албан хаагчдын гендерийн төлөв байдлыг судлах зорилгоор судлаачдын баг Дархуул аймагт 1-р сарын 20-оос 22-ны өдрүүдэд ажиллаж байна. За энэ 2 өдөр ажиллах хугацаанд бол нутгийн удирдлагуудтай уулзах, төрийн албаны салбар зөвлөлийн ажилтнуудтай бүлгийн ярилцлага хийх, за мөн төрийн албан хаагчдтай уур амьсгалын өөрчлөлт, цахим хөгжлийн сөрөг өр нөлөө, гендерийн агуулга шийдлийн талаар хилцүүлэг зохион байгуулах, мөн бүлгийн ярилцлагууд зохион байгуулж асуулга судалгаа авах ийм ажлуудыг хийж байна. За энэ удаагийн судалгаа бол Монгол Улсын их хуралд төрийн албаны зөвлөлөөс танилцуулах ийм зорилготой төрийн албаны гендерийн төлөв байдлын судалгаа гэдэг ийм агуулгатай явж байгаа. Төрийн албан дахь гендерийн эрхтгч байдлын төлөв байдал, гендерийн ялгарлан гадуурхалт, бэлгийн дарамтаас урьдчилсан сэргийлэх чиглэлээр авсан арга хэмжээний явц дүнгийн талаарх тайланг улсын хуралд тайлагнах юм а.